Нэг хэдэн хүн алдсан байна.
байна. Садран тийм илүү их таацсан байна. А? 30. За, яаж авчих нэг илүү их таацсан? Давтамжаа нэмчихлээ. За нэмээ. Давтаа. 16. 22. За, нийт 37 угтаа болсон. За бид нар тэгвэл угтлыг ингээд цуглуулаад бүртгээ юу яах гэдэг. Эндээс дүгнэлтүүдийг хийж авах гэдэг шүү дээ. За ошоо өөр юу мэдчих жоо чинь эндээс. Ер нь дунд чинь яаж болох вэ? Ийм бүлгэлсэн угтлыг. За хэрвээ угтлаа бид нар бүлэглээгүй цуглуулсан байх юм бол дундчийг ер нь яаж алдъя? Архимедийн дундчийг нэмээд тэр тандаа хуваачдаг. За тэгэхээр 37 сурагч байгаа учраас бүгднийх нь өндрийг нэмээд 37-д яг хуваачна. За тэгвэл яагаад тэгвэл угтлыг ингэж юм завсарт хувааж бүлэглээ юм? Тэгэхээр энэ болохоор яг ч ингэж завсарт хуваагаад байгаа юм бол ингээд яагаад ингэж нэг бүрчлээ ингэ асуугаад өндрийг хэмдэглээгүй юм бол та юу гэж бодож байна? Амар мэйлэр. За арай хэлбэрчлэх гэдэг тий. За тэгэхээр ерөнхийдөө болохоор угтлыг ингээд бүртгэхэд юу яаж аавна? Би ингээд 37 хүүхдийн өндрийг цуглуулаад 37-ийн ингээд нэмээд гаргасан 37 цөөхөн хүүхдээр болохоор ингээд гаргачих болж байна. Гэтэл би 1000 хүнээс өгдөл цуглуулах юм бол яах вэ? 1000 хүнийн оноог нэмэх юм уу? Жаа хэцүү болсон тий. За тийм учраас өгдлөө арай хэлбэрчлээ. Яадаг байх нь гэхээр юу яа? Ийм бүлгэлсэн өгдлээр цуглуулж авч ирсэн гэсэн. За. Тэгвэл одоо энэ бүлгэлээ цуглуулж байгаа гэсэн. Тэгвэл одоо энэ аргач нэмнээс харъя. Энэ архимедийн онцчиг нь яаж болох вэ? 150-аас 155. Энэ завсарт 2 хүн байгаа юм байна шүү дээ. Гэтэл энд байгаа завсарт байгаа хүмүүсийн өндрийг би мэдэхгүй ш. Тэр яаж авах вэ? Дундчийг авах та. Оо, дундчийг тий. Түр 155 дээ. 150-аа нэмээд 2 бач ирсэн. Тэр айцаагаар энэ 2 хүний өндөр гарч ирсэн таахгүй. За тэгвэл энэ 152.5 болчихоо. Тэрийг 2-оор үржүүлж өгсөн үү тий? 2 хүн байгаа учраас. За, энэний дундчиг хэд болох вэ? 157.5-ыг 5 дурж. Оо 5 дуржуулж юм гэсэн. Тэгээ бүгдийг ингэж харамд нь үржүүлээд яах ёстой вэ? Тэдэд хуваах юм. Нийт давтамжтай хуваахаар юу гарч ирдэг? За дундаж гарч ирдэг. За энийг болохоор бид нар өмнөх ангидаа үзчихсэн. За. За одоо тэгвэл давтамжаа хэдүүлээ Instagram-аар байгуулахыг үзгээд байна. За багш сайн хэдүүлээ сэдвээс авсан танай ангийн өндөр дээр судалгаа хийсэн тий. За тиймүүд яасан өглөө яаж ямар аргаар судалж байгаа бэ? Хайдас яатад өндрөж асуусан тэгэхээр ямар аргаар судалсан байна уу? Ярилцлага асуулгын аргаар судалсан байна тий. За өглөө судалгаад багш нь одоо энэ өглөө хэдүүлээ яаж чинь? За энэ нэг болт эднэрийг яаж чинь? Үлэлээд за бүхэл чинь тий. За одоо тэгвэл хэдүүлээ Instagram байгуулъя. За Instagram байгуулахад болохоор юу нэгтэй вэ гэхээр давтамжийн нэгтэн нэгтэй тий. За давтамжийн нэгтийг яаж олдог вэ? Тэгээд өмнө хэмжээ өгсөн шүү дээ Instagram. Давтамжийн нэгтийг алфтаа бид нар юу мэдэж байна чи? Басаа. Давтамж. Мэдэж байна тий. Тэр мэдээж энэ хоёрын ашиглаж болох гэдэг тий. Давтамжаа завсартаа уу? Завсартаа уу? Юу ч юм. Завсралтыг завсартаа орсон. За. Тэгвэл энэ завсралтыг дээ. 150 155. Завсралт нэг.
Ой. 150-аас 155-ын хооронд хэдэн сантиметрийн зай байна вэ гэж асууж байгаа нь завсрал байхгүй юу? Тэгэхээр хэд вэ? 5 байж тээ. Тэгэхээр яа гэж юм? Давтамжийн нэгтийг алдаа завсрал уртыгаа давтамжтай хуваах гэдэг шүү дээ. Ой, хөлөөц. За. Хой. Ойроо. Юугаа? Давтамжаа завсрал уртаа хаваа шүү. Солиочсон шүү. Давтамжаа завсрал уртаа хаваа шүү. За. За, давтамжийн нэгтэй. Хоёрыг хав хаваатаа хийвээ. Ойроо. Нас армэ. Дөрөв. За, энийг хаваахын тал. За, дараагийн. Нэг арми. Нэг армэ. Nej. Nej.